Эрдэнэс 5 толгоогоос бүгд найрамдах хятад ард улс руу нүүрс экспортлох тээвэрлэлтийн тендерийг 1-р сард зарсан бөгөөд энэ 7 хоногт багтаан тээвэрлэлтийг эхлүүлэх талаар албаныхан мэдээллээ. Хэсэгтээ бүгд найрамдах хятад ард улс руу нүүрсний экспортоо зогсоогоод байсан Эрдэнэс 5 толгой 4-р сарын сүүлчээс экспортоо эхлүүлсэн нь галийн асуудлыг шийдсэнтэй холбоотой юм байна. Татар амтлагийн нөлөөллөөс дээгүүр даян өрнүүлж нийслэлийн өнцөг булан бүр дуу хоолойгоо өргөх архины эсрэг нэгтийг уриалж байна. Тэдэнтэй нөлөөллөөс дээгүүр даянд нэгдсэн залуусын илэрхийлэх тоолуурын хэмжигт хүн өчигдрийн байдлаар 12128-ыг зааж байна. Төрийн ордны иргэний танхимд ерөнхийлөгчийн хамгаалын газрын дарга цагаан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр судалгаа хийж үзэхэд харамсалтай нь зарим нэр дэвшигчид хуулиар олгогдсон цагийнхаа 80%-ийг хар мэдээ их зориулж байна. Хийх ажлаа сурталчилж мөрийн хөтөлбөрөөр танилцуулж ажилламаар байгааг уриаллаа. Ашигт малтмалын газрын даргаас нь Баттуйг нарын 4 хүнд холбогдох иргэн хяналтын шатны шүүх хурлыг энэ сарын 19-нд улсын дэд шүүхэд хийгэр болжээ. Давзаалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хөнгөрүүлж Баттуйг даваа цогтнорт тус бүр 4 жил, Жаргал сайхан Бат ирээдүйн нарт 3.6 жилийн ял оноосон билээ. Мөн Баттуйг нарын эрх мэдлээ уруулан ашиглаж тараасан 106 лицензийн зөвшөөрлийг цуцалж төрийн мэдл шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн баталсан нийслэлийн 2013 оны төсөвт Золбин нохой муур устгалын ажилд нийтдээ 470 сая төгрөгийг төсөлсөн байна. Одоогоор 160 сая орчим төгрөгийг Золбин нохой устгалын зардал зарцуулжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид энэ асуудлыг хилцээд нэг Золбин нохой муур устгах зардлыг 7500 төгрөг болгох нь үндэстэй гэж үзэн тогтоол гаргалаа. Монгол улсын ерөнхийлөгч санаа тавьсны хүчинд эх орондоо хүрэлцэн ирсэн Батарыг би гэртээ ирлээ нэрийн дор иргэдэд үн төлбөргүй үзүүлж байгаа билээ. Анх энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд нээлттэй хийсэн тус үзэсгэлэн өчигдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 12361 хүн үтсэн гэж албаныхан мэдээллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцохыг залуустай хамтан уриалж байна. Хэрвээ энэ удаад эс хүрхгүй улмаас дахин сонгуул явуулах тохиолдолд улсын төсвөөс ерөнхийлөгчийн сонгуульд зориулж нийтдээ 28 тэрбум төгрөг гаргах юм байна. Тиймээс бид саналаа өгнө хөдөлгөөнийхэн үе тэнгийнхнээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж төсвийн мөнгийг дахин сонгуульд явуулж үр дүнгүй зарлагдсан дээрүү эсвэл энэ мөнгөөр 100 цэцэрлэг барьсан зөв үү хэмээн асууж байна. Учир нь дээрх мөнгөөр 100 цэцэрлэг барих боломжтой юм байна. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас өнгөрөх амралтын өдрүүдэд бүх нийтийн цэвэрлэгийг зохион байгууллаа. Цэвэрлэгэнд нутаг дэвсгэрийн 1600 гаруй аж ахуй нэгж байгууллага 3600 гаруй иргэн амрагдсан байна. Мөн дүүргийн ажилгүй 500 иргэнд урамшууллуулгаж төр ажлын байраар ханган ажиллуулсан гинэ. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дүүргийн 5 хог тээвэрлэгч байгууллагын дүрм кош 38 хог тээврийн машинаар тээвэрлэж 342 тонн хог хаягдлыг цагаан давны хогийн цэгт хүргэсэн байна. Rio Tinto компани зэс болон никелийн ийгэл төслөө 325 сая Америк доллараар Английн Лондон төвтэй Ландинг Ардразад худалдаж байгаагаа зарлалаа. Уг төслийн бүтээн байгуулалтын ажил 3 жилийн өмнө эхэлсэн бөгөөд 55%-ийн гүйцэтгэлтэй байгаа гинэ. Энэхүү төслөөс 300 сая паунд никел, 250 сая паунд зэс олборлох боломжтой юм байна. Манай улсын макро эдийн засгийн өнгөрсөн сарын зарим үзүүлэлтүүд өссөн хүнтэй гарсныг статистикийн ерөнхий хорооны Монгол улсын нийгэм эдийн засгийн энэ оны 5 дугаар сарын судалгаанд дурджээ. Тухайлбал хэрэглээний үнийн улсын индекс энэ оны 5 дугаар сард өмнөх сараас 0.3%-аар өмнөх оны мууийнхээс 9.7%-аар өссөн байна. Америк нэгдсэн улсын Майами хотноо болсон жудо бүхийн гран-при тэмцээнээс Баттулга дасгалжуулагчтай Монголын жудочид 1 алт 4 медаль хүртээд байна. Тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний майстер хэрлэн аваргын медаль хүртсэн бол 66 кг-д хүчүүдсэн Бат гэрэл эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Соломон нар мөнгөн медалийн эзэн болсон байна. Хөдөлмөрийн яам Монголын залуучуудын холбоо хамтран ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд цагийн ажил төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд зуныхаа амралтаар цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан залуучуудыг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх юм байна.